Сайн байна уу? Миний би энэ Монголын түүх соёл хичээлийн нутгаараа бахархыг гэсэн бие даалтын хүрээнд Сүхбаатар аймгаа танилцуулъя. Эхний сэдв нь Сүхбаатар аймгийн гарал үүсэл ба танилцуулга. Энэ зураг дээр харж байгаачлан манай газрын зураг харагдаж байна. Манай Сүхбаатар аймаг нь болохоор Монгол улсын зүүн хэсэгт Дорнод хинтээ аймагуд болон бүрэн эзэн Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Шилэн гол аймагтай хэлдэг. 1942 онд байгуулагдсан бөгөөд аймгийн төв нь Баруурт хот гэж нэрлэгддэг. Нутгийн нийт талбай нь 82,300 км² орчим. Ихэнхдээ тал хэрийн бусад багтгаа. Уур амьсгалын хувьд хуурай эрс тэрс уур амьсгалтай хүн амын ойролцоогоор 60,000 орчим хүн амьдардаг. Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр нь 1921 оноос 6 хошууны нутаг 1931 онд Халахын дөрвөн аймгийн 13 аймаг болон өөрчлөгдөд Хинтээ Дорнод аймагт харьяалагдаж байлаа. 1940-с 42 оны засаг захиргааны өөрчлөлтөөр 1942 онд Чавлан чарга нэртэйгээр шинээр байгуулагджээ. Улсын баг хурлын 1943 оны 2 сарын 20-ны өдрийн тогтоолоор Чавлан чарга аймгийг Хичээнжин Сүхбаатарын нэрэмжинд болгож Сүхбаатар аймаг гэж нэрлэх болсон. Мөн одоо аймгийн төвийг Баруурт голын дэргэд шилжүүлэн суурьшуулж Баруурт гэж нэрлэсэн байна. Дараагийн сэдв нь Сүхбаатар аймгийн үзэсгэлэнт газрууд. Сүхбаатар аймгийн Даранга сумд байдаг Алтан овоо. Дэр овоо гэж нэрлэх нь ч бий. Дарангийн галт улсын нэг бөгөөд далайн түвшнээс дэш 1354 м бөгөөд Даранга сумын төвийн дэргэд оршихын уул нь 1913 оноос Богд хааны зарлагаар дахиж ирсэн Монгол орны өргөн олныг хамарсан их тахилга хийдэг уулын нэгэ. Хэсэг хугацаанд тахилгын зогсоод байсан энэ овооны тахилгыг 1990-ад оны үеэс дахин сэргээж 2004 оноос эхлэн төрийн тахилгад уул болгожээ. Энэ овоо бол зөвхөн эрчүүдийн гараар боссон овоо юм а. Алтан овоон дээр эмэгтэй хүн гардаггүй бөгөөд харин эмэгтэйчүүд овооны баруун урд орших арай намхан дэвсэг дээр гардаг. Бас бэлээр нь тойрдог зам бий. Алтан овоо баруун хойшоо сэтэрч урсан тоогоотой бөгөөд овооны баруун талд дуут нуур харин зүүн талд нь шилийн богд уул байдаг. Алтан овооны соргишсан модыг отгон тэнгэр уулнаас заасан гэдгээ. Овооны гол мод буюу ам модыг соргишин гинэ. Энэ модыг авахдаа газар дэлхийн лус авдагт дахил барин эдээ цаныхаа дээжийг өргөж сан тавьдаг. Дараагийн үзэсгэлэнт газар бол Шилийн богд. Сүхбаатар аймгийн Даранга сумаас зүүн хойш 60 км, дээш 1778 м-т оршдог. Дарангийн энэ өндөрлөг тэгш газарт 200 орчим мунтарсан галтуул байдгийн хамгийн өндөр нь Шилийн богд уул юм а. Богд уул гэх нэршил нь сүүлд буддын шашны нөлөөгөөр нэмэгдэж нэрлэгдсэн нэршил бөгөөд эрт дээр үеэс монголчууд шивэт жил агшуун хэмээн нэрийддэг байсан ба тал нутгийнхан хайрхан хэмээн дахин шүтэж иржээ. Дараагийн үзэсгэлэнт газрууд бол Гангануурын хунгийн чулаг. Сүхбаатар аймгийн Гангануурт жил бүрийн намар хунгийн сүрэг чуулдаг бөгөөд энэ үзэгдлийг хунгийн чулаг гэж нэрлэдэг. Хунгийн сүргэнд бөмбөрцгийн хойд талаас эхлэн сэрвэсгээр хүүтэн чахагдан хоол тэжээл дулаан нутаг бараадан намрын турш айжмаар урагшилдаг. Энэ урагшлалт нь өмнө говь, дорн говь чиглэлээр нисэх боломж бараг байдаггүй тул Сүхбаатар аймгийн Гангануурт бууж амардаг байна. Жил бүрийн 10 дугаар сарын 7-оос 9-ний өдрүүдэд хунгийн чуулган болдог бөгөөд энэ үеэр дотоод жуулчдын тоо ирсэн нэмэгддэг. Доотлын зурагт харагдаж байгаа бол энэ бол орхихийн булаг гэж нэрлэгддэг. Гангануурыг тэтгдэг ариун ундраг. Даранга сумын хамгийн үзэгсэнтэй байгалийн нэг хэсэг бөгөөд газрын гүнээс буцалж байгаа мэт оргилдог онцлогтой. Нуур булаг хоёрын ус тунгалаг хүйтэн бөгөөд нутгийн үнийг ташин ариун газар гэж үзэн домогт өгүүлснээр тхийн ариун ганг мөрнөөс ус авчирч энэ нуурыг ариусгасан гэдэг. Тиймээс орхихийн булаг бол амьдралын их булаг ариун байгаль сүнслэг гэрчмийг илтгэдэг билээ. Дараагийн үзэсгэлэнт газар бол Сүхбаатар аймгийн Даранга сумын хойд хэсэгт барилах Монголын хамгийн том, хамгийн үзэсгэлэнтэй агуун нэг гэж үздэг талын агуй.
Агуун ам нь өргөн биш босоо хүн багтахгүй тул орж гарахад баг зэрэг бүхий шаардлагатай. Хөрмөн чулуу асах бүхий хэсэг газар доорх жимээр холбогдсон. 3 дахь хонгол мөсөөр хучигдсан хэсэг. Агуун дотоод агаар сэнгэлсэн сэрүүн зуны халуун өдрүүдэд хүйтэн байдаг. Олон зуун жилийн өмнөөс анчид гэрээчэд ашигладаг байжээ. Зуны дэлгэр цагт ангалсан зээр гэрээ тарав зэрэг амтнаа агууд хадгалж хэд хоногоор явсан ч найдвартай хадгалдаг байжээ. Ийм учраас нутгийнхан агууг гөрөөчтийн агуу гэж нэрлэдэг байсан. Агуу газрын доорх жимээрээ 70 км урт бөгөөд Даргангийн 100 нартын агуутай холбогддог гэж үздэг. Манай аймагаас олцсон байгалийн дурсгалт газар. Хүн чулуу. Хүн чулуу буюу хүн чулуу нь хөшөө хүнд үрстэйгээр хийсэн чулуун хөшөө дурсгалууд юм. Хүн төрлөختөн хүн чулуун дурсгалыг манай эртний өмнөх 4000 жилийн үеэс буюу түрүү хүрэл зэвсгийн үеэс дундад зууны хувь хүртэл бүтээж байсан гэж үздэг. Хүн чулууг төрөөс Овог аймгийн тэргүүн буюу Цэрэг дайны алтар гавьяат нь цэрэг нэр цууд хүний дурсгал зориулсан тахилын онгоны бүрэлдэхүүн оруулан тавьсан байдаг. Хүн чулуу нэртний хүмүүсийн шүтлэг, бишрэл, нийгмийн харилцаа, соёл урлагийн түвшин, ухсаатны онцлог, зан заншил зэрэг олон асуудлыг тодруулж цэргийн судлах шинжлэх ухааны нэгэн үнэтэй сурвалж болдог. Эдгээрийг урлан бүтээхдээ байгалийн чулууг засч янзлан хүний биеийн хэлбэр оруулж хийсэн байх ба ур хийцийн хувьд ч харилцан адилгүй. Манай аймгаас олцсон хүн чулуунууд: Ламтын хүн чулуу, хүн тухайгийн хүнч чулуу, хүргийн хүндийн хүн чулуу гэх мэтчлэн 30 орчим хүн чулуу хөшөө илрэн бүртгэгдсэн бөгөөд тэдгээр нь Монголын эртний соёл, ухсаатны түүхийг судлахад чухал ач холбогдолтой. Дараагийн сэдэв манай аймгаас төрсэн алт артнууд. Одоогийн ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх. Өмнө нь ерөнхий сайд байсан бөгөөд Сүхбаатар аймгийн Галзан сумын угуул. Жигжиж ав. Монгол улсын ерөнхий сайд Хасан Сүхбаатар аймгаас төрсэн төр нийгмийн зүтгэлтэн. Жамсрангийн Яндан. Мөнххан сумын угуул Монгол улсын Батлан хамгаалахын сайд Хасан генерал Цолтой. Их хотын амар түвшин. Сүхбаатар аймгийн Халзан суманд төрж өссөн бөгөөд 2009 онд соёл урлагийн их сургуулийг дүүргэж 2022 онд дэлхийн дүүрэн шилдэг 11 дуучдын нэгээр шалгарчээ. Анхаарал тавьсанд баярлалаа.